Сайн бацхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингэж хэлдэг хүмүүс байхгүй яг одоо би бичлэгийг ганцаараа эхлүүлж юм. Бамбалих уу, Баасан-Баатар хүү хайцсан байж болох вэ? Боди. Тагаараа манайхаа. Бороо. За Бамбалих хүүгийн сургуулийнх нь 20 жилийн олж байгаа тэмцээнд орох гээд орон руу явцсан байгаа. Тэгээ уул нь яг бит хоёрын бүр амар удаан тэсийн яд бүр хүлээж нэг өдөр байсан байхгүй юу? Тэгээ тэрнээс хойш явахсан чинь гинт өмнө нь явахаар олоод тэгээд гинт явсан байгаа манай хүн. Бамбалих хүүг буцаж ирэхээр бит хоёр цугтаа явъя гэж ярьсан байсан байхгүй юу? Би үндэ хүлээж ирэхгүй надад. Тийм учраас би төрүүлээд ганцаараа явах гэж юм. Sorry Бамбалаа. Нэг гоё юм идчихэж байгаа манайхан заяа. Идчихэж байгаа. За тэгээд яг хаашаа явах гэж нь бол одоо хэлэхгүй. Хүн дээр нүр дурчаал яаж өөр хүн болсныг харцгаая. За миний outfit бол ийм байна. За тэгээд өчтөр бүр гадаа цас бороо ороод бүр амар хүйтэн байсан. За тэгээд өнөөдөр ч гэсэн дагаад жоохон хүйтэн байна. Тэгээд би өнөөдөр алхаж явах гэж байгаа. Тэгээд жоохон зайтай байхгүй юу? За тэгэнгүүт би дандаа ийм өргөн бүдүүн өмд өмсдөг. Та нар хэрэг анзаарч ирсэн бол тэр маань надад байдаг өргөн бүдүүнүүд дандаа ийм урт дээр явах гэдэг надад чирэгдээд байдаг гутал нь. Тэгэхээр ингээ өмдөө ингээ жоохон татаж матаад ер нь ингээ жоохон айгүй жоохон төвхтэй. Тэгээд ялангуяа алхах байгаа бол тэр бол бүр онцгүй буруу сонголт гэсэн. Тийм болохоор ийм чирэгддэггүй ийм бариу өмслээ би бариу өмд өмсдөггүй. Тэгээ гадаа хүйтэн байгуулахаар юу гэсэн дотор өмдтэй. Тэгээд энэ маань бас тухтай болохоор бас тэгж үдээ бүр өвлийн хог хүрчи өмсчлөө. Юу н хүйтэн байсан гадаа. За тэгээд яг одоо явцгаая. Let's go. За би алхаа явж юм бараг л ирж юм. Гацар босож хулаас нүгөө юу. Та нар маань К-драма бол үздэг бах те. Хэрэг үздэг хүн байх юм бол ингээд бүр ялангуяа өвлийн үлрэлт бүр ингээд эн тэнтгүү заахаа зам дээр ингээд юм жижиг мухлахгүйд тэгсээр нэ ингээд амар уурс авсан тэгснэ хүмүүс амар хоочлол нэг юм идээд байдаг да. Тэр яг юу идээд байдаг бид нарт хэлэх үү мэдээж догбуги үдэн гэх мэт тийм иддэг. Гэхдээ тэрнээс гадна бас нэг өөр солонгосуудын маш тустай иддэг юм байдаг зэ. Тэгээ тэрийг одоо явж харуулъя. Тэг би одоо яг бол ийм арт руу орж ийн. Ийм арт руу ороод яг юу идэх гээд харуулъя заяа. Хүлээж аваарай. Одоо бүр амар гоё юм нартай байна. Тэг би бүр амар хурд алхаад ирлээ. Бүр 20 мил алхах шиг боллоо. Уул минут 40 мил алхна гэдсэн байхгүй. За тэгээд одоо яг энэ ийм арт хараач. Тэгээд бүх одоо Улаанбаатартайгаа бүх ийм артын салбараар энэ маань зарагдсан шүү заяа. Тэг орё тоо. За би ирсэн байна. Тэгээд амар их хүнтэй байна. Яг одоогоор амар их хүмүүс идэж үзэж байна. 6800 гэж байгаа юм байна. Хупбан гээд ийм 4 төрлийн талах бан орж ирж байгаа. Би бол идэж үзсэн байх гэсэн амар их хүмүүс байгаа даа. Яг уу. За Солонгосын бүр 55 жилийн түүхтэй Хупбан бан гэдэг бүр ийм талах зай. Гэтэ юм зүгээр талах гэхээс илүү юм хоолн талах шиг бүтээгдэхүүн манай Монголд орж ирсэн. Тэгээ 55 жилийн түүхтэй бүр маш агуугаас тэгээ энэ бүх хугацаанд нэг алтар нэр хүнтэй алдахгүй үйл ажиллагаа явуулдаг юм алдартай бүтээгдэхүүн байхгүй юу? За тэгээд энэ нь бол яг ямар бүтээгдэхүүн бэ гэхээр одоо бид нар ингээд бэлон хийж байгаа л овнд ингээд юм болгодог штэ ингээд хөөлгөж тэгэж биш уураар жигэж болгодог. Тэрнгээрээ илүү онцлогтой баггүй. Тэгээ солонгосууд юу нэлийн талах иддэг хүмүүс байдаг заяа. Уураар жигнэ гэдэг нь болохоор бид нар зүгээр гэртээ бас жигнэж байгаа юм шиг жигнэхгүйгээр юм тусгай аргаар жигнэдэг болохоор тэр жигнсэн гурил нь болохоор одоо илүү гоё өрмөц гоё чиглэг болж өгч байгаа гэсэн үг заяа. Солонгосчууд маань энэ талхыг өвөл илүү хөддөг бүр тийм уйлалын чанартай боллоо хөгцсөн гэсэн үг заяа. Одоо нэг юм амар дараад амар хүйтэн гэж чичрээ байж байгаа нэг юм халуун гоё юм хоол шиг юм хоолн талах идэхэр чинь нэг юм сэтгэл сэргээл явчихна штэ тий. За тэгээ одоо яг энэ дээр байгаа болохоор одоо идэв би бүр дизэсгүй да. За одоо яг тэнд бол жигнэж байгаа одоо ингэ бэлэн байгаа ахгүй халуунаар нь хүмүүст өгөөд явж гин. За тэгээд 4 төрөл гарч байгаа Монгол маш амар олон төрлөө гэж баг 20 гаруй төрөл. Тэрнээс 4 төрөл нь нэг Монголд ороод ирсэн байгаа. Одоогоор бол нөгөөх нь жигнэгдэг байгаа болохоор эхлээд би байгаа жигнэсэн байгаа хоёрыг эхлээд идээ. За энэ нь болохоор дахианы махтай. Энэ нь болохоор кимчитэй төрөл. Машкетта ялчгүй халуун ногоодоо дахиа маш өрмөц энэ гэхдээ энэ гурилынхан текстур бүр яалчгүй өөр байна. Яалчгүй өөр байна. Нэг л аргагүй өөр агаар жинсэн нэг мэдээж амар зөөлхөн байгаа амар харагдаж байна. Энэ бол хөөрхөн халуун ногоотой юм байна. Халуун ногоон дуртай хүмүүст бол гоё юм байна заяа. Би бол нэг 10-аас 7.5 өгсөн. За одоо би хоёр халуун ногоотой нэгтгэж байгаа юм байна. Oh my god. Би ер нь халуун ногоонд нэг тийм самжилттай. За одоо энэ болохоор кимчитэй. Of course кимчи мэдээж халуун ногоотойгаа. Халуун ногоотой байна. Аргатай. Солонгос бүтээгдэхүүн чинь. За.
Тэмцээдээ наачхан тэмцээ хамтаж ихтэй арай халуун ногоон бага юм байна. Арай бага байна. Саний дахиатаагаас бол. Саний дахиад чинь pre-tag буюу юм халуун ногоотой дахиад байхгүй. Тийм учраас халуун ногоо тагаа. Энэ арай зөөл хамттай байна. Зөв таалагдчих би 10-8 хоног болсон. Дүүстэй хоёр нь гарч ихээр идэ заяа. Энэ нь болохоор саяны миний иддэг pre-tag мад буюу халуун ногоотой юм дахиан юм. Халуун ногоо нь бол нэлээд халуун ногоотой юм шиг нахаа. Бас халуун ногоон дуртай хүмүүст бол нэлээд гоё. За данаачих нь болохоор пизза мад буюу юм пиццаны амттай. За энийг одоо энийг бол би амар нэрэ хүлээлт өгч байна. За дараачих нь болохоор кимчи мад буюу кимчинтэй. Сайн юм дээ. Жохон гэхдээ халуун ногооныг тийм бол би их биш зөөлх амттай юм байна. За энэ нь болохоор 고추 잡채 буюу spicy 잡채 буюу юм 잡채 гэдэг нэг юм пүнтүүцтэй зүйл байдаг байхгүй Солонгост. За яг тэрний одоо юм ногоотой пүнтүүцтэй хэлбэр юм байна. Дотор 3 ширхтээ. Тэгээд жигнүүр дээр болохоор нэг 10-аас 15 минут жигнээд идэж болно. Эсвэл пэшн дотор 2-оос 5 минут хийгээд одоо халаагаад идэж болно. Тэгээд пиццатай гарч ирээгүй байна. Жохон олдохгүй байна. За одоо эхлээд пүнтүүц болон пүнтүүц ногооны төрөлтэй. За тэгээд энэ бол текстурын гурлагын текстур бол хэлээсээ харж байгаа ихтэй манайхаа амар гоё юм шивүү нягт байгаа зү. За энийг амсан. Энэ гоё юм. Гоё. Зүрхний орой шилээд гоё юм. Арай юм ногоотой пүнтүүс болохоор зөөлхөн амттай тэгээд нэг юм арай хоол шиг амтдаг гэхгүй. Яа би энэ 19 онд өглөө. Энэ гоё юм. Ногоотой. Энэ хамаагүй амттай. Би басан халуун ногоо бас нэсэм сайн идэж За саний амлаан дээр пиццаныхын төлөв дуусчих хамгийн төлөө дууссан байсан байна. За тийм болохоор би одоо пиццаны амттай төрлийн худалдаж аваад гэртээ хараад тэгээд болгоод идэж үзье да. Одоо тэгээ хаана нэг худалдаж чана хэлээ заяа. Энд нөгөө хоол иддэг газар байна. За тэгээ ээшлэнгүүдээ яг энэ хуппан. Энэ болохоор ногоотой төрөл байна. Энэ ногоод энэ product за энэ одоо яг миний идэж чадаагүй пиццаны төрөл байна. За энийг нь аваад гэртээ харцгаая. Дээр энэ араа 8500 үнцэн. Тэгээд өнөөдөр хямдралтай нь 1700 хямдраад одоо ингээд 68800-аар худалдаалагдчихэж байна. Бид бүгдийн хайртай Бамбалын хүмүүс маань ер нь л яг ийм хоолнд бол амар дуртай заяа. Тэгээд нөгөө ч бүр ёо хурдан идэх хэцүү орж иргүүлээ гэдгээдсэн мөхгүй юу. За тэгээд нөгөө ч өөр яваад гисэн. Тэгэхээр одоо энэ бичлэг бол угаасаа мэдж байгаа Бамбалын хүмүүс surprise барьдаг бичлэг байгаа. За тэгээд наач намайг л ерөөсө хошны гэж бодог байгаа. Тэгээд хөрх юм байна. Явал ийм сагсан амар дуртай. Тэгээд тэмцээн орох амар дуртай. Тэгээд бас тийм боломж нь олдоогүй бит хоёрт ерөөсөө. За тэгээд нөгөө ч бүр чөөрч баясаж явсан байхгүй юу. Хэд хоногийн дараа дорнт руу явсан. За тэр үедээ би энээсээ төрөлөөс нь аваад тэгээд бариад гинт тэмцээндээ ороод тоглоод байж явт нь би гарч иж surprise гэж гарч ирэх нэ юм хэд намайг хаана ирсэн байна гэж дорнтод ирсэн байна. За тэгээд уул автобусаар өглөө явах байсан чинь манай ах ирэхээр болоо тэг ахтагаа шөнө орой яваад тэгээд өглөө 9:00-гээд ирсэн. Тэгээд ер нь бол нойр муутай яга би ихтэй жоох унтсан л та. Тэгтэл ер нь жоохон тийм хүн. Гэтэ яг тэр бол хамаагүй заяа. За өнөөдөр бол угаасаа мэдээ surprise барьдаг өдөр Бамбалын хүмүүс намайг ирсэн үгүй бүр юуж төөж мэдэхгүй байгаа. Юуж мэдэхгүй байгаа. Нөгөө чи тэгэл сайхан тэмцээн үзээд бэжилээ. Одоо би хаанаа мэдчихаа тэгээд тэндээсээ битээ гарсан байгаас л гэж найдаж Бамбалын хүмүүс яаж очих жоох юм мэдээ surprise бирсэн. Тэгээд нэг юм хэлэхэд би гэсэндээ ингээд хим хэлсэн байгаа. За тэгээд энд бол одоо сайн харагдахгүй ч магадгүй. Тэгээд бас нөгөө угаагүй ингээд бүтэн нэг гарan хоног болчлаа. Тэгээд ингээд 2 хоног битүү өсөөгөө хараа гэсэн баггүй. Би яг хим хэлгээл ер нь баг шууд орон руу гарсан заяа. Тийм болохоор ингээд жоох ингээд нэг жилчиж мэлхэлтэй ус маань жоохон хим хэлсэн өгөөч юм гэдэггүй жоохон тийм байх гэн. Гэтэ чөлж мөлх амар борж исэн байгаа зү. Тэгээд үсээ нэгээр батсан байна. Ус маань юм баг том болохоо. За тэгээд тийч яах вэ? Тэгээд би Бамбалын өдрөд яаж очих чаа гэхээр одоо хаана нэрээ танаар. Би зөнгө цагийн бантыг авчлаа. За тэгэхээр яах нь би гинтийн бэлэг ирж байгаа надаа би өөрөө бэлэг юм аа. Тэгээ би Бамбалын өдөр цэцэг авд юм уу гэж боцсон л да нэг шир цэцэг ч юм уу. Тэр манай хүн цэцэг нь ерөөс дуртай биш болохоор хэрэггүй юм шиг санагдаад. Яг л би өмнө цэцэг өгчээсэн чинь ерөөсө дуртай байгаагүй. Яагаад авсан юм нэ? Чи зүгээр өөртөө л авсан юм уу? Гэдэг гайхаад байхгүй. Тийм болохоор зүгээр ингээд өөрийгөө ингэж баантаглаад орох нөлгөө. Гэхдээ зааланд байгаа хгүй тэгээ олон хүн байгаа болохоор би яаж орохоо мэдэхгүй л да. Гэтэ юуц би болгоно. За тэгээд уулын цэцгийн төлөв замд байвал уулын цэцэг авах гоё л доо.
Юу зэ явлаа. Манайха би цэцэг авчлаа. Ийм шарангийн цэцэг. Ийм нэг шиг ингээд одоо ингээ бариад өөрийгөө баахж байгаа. За игээд олзъя. За би нөгөө нэг яг спортын ордны гадаа ирсэн байна заяа. За тэгээ юу ч гэсэн авто үзчихсэн баггүй юу? Тэгээд одоо хаана машин дээрийг харъя гэсэн чинь зөндөө машин дээрээс би хайж байхгүй мэн заяа. Тэгээ би орж их замдаа бамбалыг таарж магадгүй. Эсвэл яаж магадгүй бамбалыг бинд байхгүй гэрлүүгээ хальт харьцсан жиж магадгүй. Юу яаж магадгүй заяа амар хэцүү байд. Тэгээ тийм болохоор гинт таарж магадгүй учраас би одоо бичлэгээ яаж хийж яхаа мэдэхгүй байна. Тэгээ юу ч өөрийгөө энэнгээр ингээ боочий гэж бодож чинь заяа. Тэгээ гинт тааруул surprise хараа гэж бодчих. Тэгээ өөрийг багат. Яа наа хараач тий амар элгийн инээдтэй харагдчих. Энийг баадаг заа. Би 2 метр тууз авсан. Тэгээ одоо бамбал байхгүй бол би одоо нэг юм тэнийг юм ингээл хүмүүстэй таарад явах нэ. Энэ одоо эрүүл хүн байгаа гэж бодгоо даа. За ямар амаас хүнийг үжидэх юм ааш. Юу болоод байна. Shit. За мэдчихээ одоо за. Яа. Яа үндэ ингэ бодно амар элгийн харагдчих. За. Яаж би энийг өөрийгөө амар гой бэлэг юм шиг харагдуулах уу? Яаж бодъё. Йоо надад амар хэцүү байна. Яг энэ олон хүмүүсээс би ичээд байна. Яа. Намайг харжаач тий амар элгийн харагдаад дээ. Одоо ингэн. За юу ч гэсэн. Нөө машинаа түгжээ. За мэдээ. Яа, би үнээс ичжээ. Shit. Пантгийн гараа таглаад явахаас. Одоо нэг ийм шин спортыг олдсон таасан юм байна. Дарнууд амьд. Өсгөрхөө багаар хөжөөлээ. Ичиж өглөө. Fuck. Манай аавын машин авт байгаад та. Одоо би амар том асуудал заяа манайхаа. Яаж камерад явах вэ? Мамалийн реакшн яаж бичих вэ гэдэг амар том асуудал байна л заяа. Хэрвээ дотор мамаалаа байхгүй бол яах вэ? Амар олон хүмүүс намайг хараад ямар энийгтэй илгийн юм бэ гэж харна шүү дээ. Юу зүйл авчт юм уу? Вау. Төгсөгчд бидний баяр. Вау, ийм олон зураг мураг байна. За хүмүүс одоо волейбол нь алж байгаа байхгүй юу? Юу юм бэ ч тоо? Яана. Би парсаг олж харахгүй. Ийм олон хүмүүс. Яах вэ? Биш тийхээ заяа би аав руу яриад аав руу ярангуудаа бамаалаа дагуулад гараад ирэх гэж юм байна. Окей. Би нэг хүүхдээс гарч исэн хүүхдээс асуунгуудаа нэг хүүхдээс энэ цаг гарч ирэхгүй тэгээ асуугаад энэ хүүхдийг таних хүүхдээс таньж дээ. Тэгээд бэн заалантар байна гэж бэн инээ. За тэгээд яачлаа. Таныг нэг хүн дуудаад байна. Гараад ирээч гэд хэлээд өгчөө гэд гойчлаа. Одоо өөрийгөө бандглаа. Оо тийм үү? Яах вэ? За юу ч баярлаа. Яахгүй нэ. За манайха ашгүй. Манай нэг Барсагийн маань үеэл ах тулах байх харин яг гарч ирээд хөөе. Юу ч юм шилээ тэгээ хаана байгааг нь асуулах гэсэн чинь сургууль дээр байна инээдээ тийм жоохон тоол үзээд ийшээ буцаад ирэх юм ороод тэг би одоо сургууль руу явлаа. Юу ч сургууль дээр нэгцэн тэгээ одоо нэг хүүхэд гуугаад гараад ирээч гэж хэлээд. Бүтлгүүцтэй манайха. Үгүй ингэ хасгүй. Сема битсима ерхий гадарсан ба. Дээр өцөө. Ой би ингэж байгаа. Доцтой. Ингэж байгаа. Өөрийгөө яах вэ? Тэ. Яадаг өөр тийм амбайт. Баажи. Ингэж. Би баач гэдэг. Яадаг өөр тийм. Аригня. Бэлэг юм аа. Тий, бэлэг. Хатаа бэлэг юм. Махан өдөртөө бэлэг. Би сая юун дээр очиад найдах чинь ёо бэлчээ баг. Яг хаалгын нүдэнд харж исэн чинь урсгаад лээ. Аа. Баг. За Солонгосын алдарт 55 жилийн түүхтэй юм. Хубан гэдэг юмыг бомболоо минь Улаанбаатараас Дорнод руу царайд ирсэн байна.
Yes. За би бол аль идэж үзсэн. Гэхдээ идэж үзээгүй нэг амт бол байгаа. За тэгээд бомболын хүү яаж амтлахыг одоо харцгаая. За энэ амт би бол амт нь бол үнэн таагдахгүй маань. За ийм бай. Одоо дахиад юм ахтай. сайн баха. За. Халноо хөөхөн. Халуунаагаа амар агаад хөрхөн нэг тийм. Амар бол биш. Часис яг гой. Надад бол халуунаагаас хөрхий ийм санагдсан. Одоо хамт гэж халуунаа. Гой. Араас 7. За. Начаад юу юм? Хараа. За. Энэ санаас идэв. Дахиад. Тий. Ингэ дахиад тий? Өгөө дахиад биш зүгээр хөдөөдтэй ногоотой. Тийм яг санаас. Тий. Яг юм байж гадаад. Наач гоё. Надад энэ амт нь амар таалагдсан. Энэ үс яг солонгос нь хоёр орой би иддэг юм уу? Тий. Амт нь. Заараас тий. Араас яг энэ иддэг гэсэн За байна. хөдөөсөө ногоо. Өөр. Юу нямт? Кимчи. Кимчи нямт. Кимчи бол амар үнэрсчихилээ тий. Шууд. Яг кимчи. Яг Монгол кимчи солонгос кимчи өөр амттай гэдэг. Амар сонь өөр амттай. Солонгос кимчи нөгөө шал амттай. Монголд нөгөө шал. Энэ яг солонгосны кимчи юм даа. Араас yes. Таалагдсан байна тий. За одоо би болохоор нөгөө пиццаны амтыг идэж үзээгүй байсан. За одоо би пиццаны амтыг зэрэг идэж үзсэн юм байна. Энэ пицца юм тий. За. Хоёр зүсчээд байгаа. Яг ийм бүтэн ийм юм байна тий. Ийм бүтэн баггүй тий. Би голоор нь зүсчээд байгаа. Ийм юм бил. За зан. 진짜 이거다. амар. Яг пицца юм даа. 오늘은 우리 яг пицца. Ben араас 9.8 он на왔어. Аус би асуусан. Гоё. Тэгээ надад хамгийн таалагдсан нь болохоор пицца болон пиццаны араас ногоотой бүнүүцтэй төрсөн маш их таалагдсан. Ингээд 3. Тэгээ ингээд цаас ингээ хөлдөө төр байгаа. Тэгээ доор юм цаас уучтай. Миний хувьд санал болохоор жигнээд идвэл илүү гоё яхах юм шиг санагдлаа. Аим гоё юм байна. Тэг хямдхан юм л өнөө тий. Тэгээ нөгөө төхөө идэл үзүүлэх чинь. За тэгээ гоо нүрээ явсаа. За энэ охин дүү маань болохоор пицца, тэр цэнхэр пиццагтай нь болохоор халноотой дахиа, энд малгайтай нь болохоор кимчи ямстай. За одоо тэгээ бүгднгээс нь амсаар заяа тагуураа. Өнөө даан гоё. За яг. Өнөө даан гоё халуун. Тэгэхээр халуунаад энэ дахиад энэ бүр илүү надад кимчид нь арайгаа. Ой чи халуунаад муу штэ ямар тэнийг. Тийм байна. Чи тэгвэл чи ногоотыг нь идэ заяа. За пиццан ямар вэ? Намка 10 идэ. 10 идэ. 10-аас 10. Энэ бүр амар энэ бүр. Дахиад энэ. Энд гэдэг 10-аас 9. За окей. Халуунаад нэлээд хорцоогоод тий. Харин тий. Эгчнээс хоцсон гэсэн. За энэ дүүхэн болохоор халуунаа идэж чаддгүй ш кимчидийг идчихээ өөрхий. Гэтэ гаач хайгүй. Амт нь бол гоё. Амт нь аймаг. За энэ чи ногоотыг нь ид. Над бол 10-аас 6. Окей. За. Энэ бол гоё гэж. Халуунаа дахиад нөө. Халуунаа дахиад мөн энэ чи кимчи байна шүү дээ. Энэ бол хамгийн насч байна. Тийм аа. Гоёгац. Тийм аа. Одоо чи энэ пиццаг нь пиццаг гайгүй халуун ногоогүй. Пиццэн юм уу? 나같은 나한테 гоё гэж үү? Тийм хэмжүүдэнээс гоё юм байна. Чи ногоод нь хэдэн хоног вэ? Ногоотой энд үү? Тий. Энд бол 10-аас 10 хамгийн дуртай. За. Өс ийм амтанд аягүй дуртай. Тийм аа. 이게 гоё юм. Ногоот нь. Гоёгац дээ. Эгч нь хамгийн таалагдсан ногоотой нь пиццатай нь. Пиццатанаас гоёсэн ногоо. Пиццэн гоё юм. Тийм аа дээ. Ханаагаа дээ. Тий. Пиццэн 10-аас 9. 지금 бүгдийн гоё. Пицца 10-аас 10. Пиццатай боломж юу? Аим гоё. Тийм аа дээ. Нэгс нэ таалагдсан. Дахин яаж вэ? Ари. Халуунаа. Тэгэхээр халуун ногоон дуртай хүмүүс л зүгээр баас дээ. Одоо аим. Хотод ойлгомжтой юм биш дуусаа. Пицца ногоотой юм Пиццэн биш. ногоо дээр хамгийн дээдлэн. Гэтэ ногоотой нь хамгийн дээр нь тэгээд хоёрт. Тэгээд нөгөө нэг 3 4 хаана ч гэсэн. Тийм ээ. За. За чи ногоот угаас удахгүй юм тий. Ногоотой удахгүй. Гоёас. За одоо чи үл рэнк. Ногоотой За. пицца. Аха. Тэгээ дахиад хэмчээ. За. Нэвт нь пиццатай, За. хоёр дахьт нь дахиатай, За. тэгээд ногоотой, тэгээд кимчитэй. За окей. За амтс. За 3 дэх баярлаа.